За энэ жилийн тухайд манай Дорнот аймгийн одоо хүрээнд 3 угсаатны наадам тэгээ хатгын наадамтай нийлээд 4 одоо ивент арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөгдөн одоо аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан одоо ажиллаж байна. За 2022-ны тухайд бол Алтарган олон улсын наадмыг одоо Оросын холбооны улсын Житэй хотод агийн тойрогт одоо зохион байгуулагдахаар төлөвлөж байгаа. За аймгийн засаг даргын одоо 2022 оны 5 сарын 2-ны өдрийн 228 дугаар одоо тооц захирамжаар нийтдээ 8 хүний бүрэлдэхүүнтэй одоо ажлын хэсэг томилогдсон бэлтгэл ажлын одоо хангаж ажиллаж байгаа. Мөн Баргачин наадмын тухайд бол одоо анх 2007 оноос эхэлж зохион байгуулсан 2011, 2015, 2018, 2021 онуудад одоо зохион байгуулагдчихсан. За энэ удаагийн наадмыг аймгийн засаг даргын мөн одоо 2022-ны 5 дугаар сарын 39 тоот одоо захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан мөн одоо бэлтгэл ажлыг одоо ханган бэлтгэл ажлын хүрээнд одоо үйл ажиллагааны зохион байгуулж ажиллаж байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор за энэ хүн наадмаа бол хөлбөмбөр сумд одоо зохион байгуулахаар одоо төлөвлөж байгаа. За дараагийн наадам бол Алтан дөрөө наадам. Алтан дөрөө наадмыг 2005 оноос хойш 2005, 2012, 2015, 20 онуудад одоо зохион байгуулагдсан. За энэ наадмыг бол одоо 7 сарын 29-30-ны өдрүүдэд Дорнот аймгийн 7 сарын 29-30-ны өдрүүдэд Дорнот аймгийн Эрдэнэ сумд зохион байгуулахаар төлөвлөн одоо бас мөн бэлтгэл ажил одоо хангагдаж байгаа. За мөн дараагийнх нь болохоор хатгын наадам, хатгын өмнө одоо хатгын наадам зохион байгуулдаг. Энэ наадам 8 дугаар сарын эхний 10 хоногт одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд зохион байгуулахаар бас төлөвлөж байгаа. Тэгээд манай аймгаас бас энэ чиглэлийн одоо энэ угсаатны төлөөллүүд, угсаатны харийн хангалтдах одоо сумдын өдөртгүүд ард иргэд одоо оролцох төлөвлөлөө ажиллаж байгаа. За энэ эдгээр одоо тэр юу ивент угсаатны одоо энэ өв соёлын наадмуудыг л төрийн бас байгууллагууд маань ерөнхийдөө өдөртөн зохион байгуулж аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс төрийн зүгээс л ер нь дэмжлэг одоо хамтран ажиллах тийм чиглэлээр мөн одоо хөрөнгө санхүүгийн зарим дэмжлэгийг үзүүлэх чиглэлээр одоо ажиллаж байгаа. За боруудын өв соёлыг одоо хөгжүүлэх сан төрийн бас байгууллагууд одоо энэ Алтарган наадмын зохион байгуулалтыг нэлээдгүй олон жил одоо зохион байгуулж ингэж хамтарч ажиллаж байгаа. Мөн дараагийнх нь болохоор Баргын өв соёл нийгэмлэг байгаа. Тэгээ энэ болохоор Баргачин наадмын одоо энэ үйл ажиллагаануудыг гардан зохион байгуулж одоо ингэж явж байгааг та бүхэн бас мэдж байгаа бох тийм үзэгчд маань. Мөн одоо Алтан дөрөө наадмыг бол үзэмчин судлалын дэмжих нийгэмлэгийг одоо нийгэмлэг энэ үйл ажиллагааг одоо гол санаачлагыг одоо зохион байгуулж ингэж бид бүгдтэй хамтарч ажиллаж байгаа.